Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний онлайн хичээл бол баримтыг нягтлах нь. Баримтыг нягтлах асуудал бол сэтгүүлчдийн хувьд хамгийн тулгамдсан чухал асуудлын нэг байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд баримтыг нягтлах асуудал техник технологийн дэвшил хөгжил нэлээдгүй чухал нөлөөтэй хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүнд унж байгаа байдал тодорхой нөлөөтэй гэдгийг бол мэргэжлүүд хэлж байгаа юм. Олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн нэр хүнд алдарсан асуудал бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, редакцууд тодорхой нэг үйл явдлыг эрсдэс өөр янзаар тайлбарлан мэдээлж байгаа явдал гэж ойлгож болно. Энэ цаг үед сэтгүүлч танаас иргэд олон нийт юу хүсэх вэ гэдэг асуултыг та бүхэн тавья. Олж авсан мэдээллийн сэтгүүлч хамгийн түрүүнд нягтлах нь бол сэтгүүлчийн нэн тэргүүний ажил байх ёстой. Сэтгүүл зүй бол олон түмний мэдэх хэрэгт үйлчилдэг. Эргэх холбоотой мэдээллийн харилцаа юм. Сэтгүүлчдийг олон нийт бол зөвхөн тэдэнд хэлсэн зүйлийг мэдээлээ зогсохгүй ирж хайж нягтладаг, ерэн сурвалжилдаг мэргэжлийн байгууллага гэж ойлгож итгэдэг. Тийм учраас сэтгүүлчид бол нийгэмд болж байгаа онцлог үйл явдлыг мэдээллийг олон түмэнд хүрэхдээ баримтын үнэн зөв байдлыг мэргэжлийн түвшинд нягтлан шалгах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд бол тухайн үйл явдлын их сурвалж болсон нотлогоо баримтуудыг архивлан хадгалах нь бол сэтгүүлчийн нэн тэргүүний ажил байх ёстой. Ямар нэгэн байдлаар танд их сурвалжийг мэдээлсэн тухайн хувь хүн, байгууллага тухайн мэдээллээс бас ухрах, ямар нэгэн байдлаар худалдагдах ийм явдал бол нэлээдгүй гардаг учраас баримтыг архивлан авах нь бол сэтгүүлчийн аюулгүй байдал, баримтаа нотлох асуудалд бол чухал нөлөөтэй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Ингэхдээ бол видео камер бичлэг хийх, фото зургаар хадгалах, тэмдэглэл хөтлөх, мөн аудио бичлэг хийх, тухайн их сурвалжаас энэ үнэн мэдээллийг өгсөн гэдгийг баримтлах, өөрийн гар үсгийг зурулах гэх мэтчлэн нотлогоонуудыг архивлан авах нь бол чухал юм аа. Баримтыг нягтлах нь бол хамгийн чухал. Баримтыг нягтлсан нэг жишээ байна. 2020 оны улсын их хурлын сонгуулиар Булган аймагт нэр дэвшигч Ананд Базар би энтхэг улсаас тэрбум долларыг дэд бүтэц хөгжүүлэхэд нефтийн үйлдвэрийн дэд бүтэцийг хөгжүүлэхэд оруулсан гэдэг энэ мэдээллийг өөрийн сурталчилгааныхаа явцад хэлсэн байгаа юм. Энэхүү мэдээллийг бол Факт чекмийн сайтыг нотлож бодит байдлыг гаргаж ирсэн байна. Бодит мэдээлэл нь юу байсан бэ гэхээр энэ хоёр улсын хөрөнгө оруулалтаар энэхүү тэрбум долларын зээлийг авахар болсон гэдгийг бол нягтлсан байгаамаа. Тэгэхээр сэтгүүлчид бол Факт чекмийн сайтын баримтыг нотолдог энэ арга барилаас суралцаж судлах хэрэгтэй юм а гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Сэтгүүлч цуу яриа, худал таамаг их сурвалжийн тодорхой зүйлийг баримт болгон ашигласнараа тухайн хувь хүн болон нэр дэвшиж хүмүүсийн бас нэр хүндэд халдаа зогсохгүй иргэд олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэлийг сулруулах. Тэгээд цаашлах юм бол иргэд сонголтоо хийх, сонголтонд сөргөөр нөлөөлөх сөрөг үр дагавартай гэдгийг бол анхаарч байх хэрэгтэй юм аа. Баримт мэдээллийг нягтлж шалгах аргачлалыг Левцгийн их сургуулийн профессор сэтгүүл зүйн багш Михаил Хайлар гаргасан байдаг. Хамгийн анхны зөвлөмж бол анхны мэдээлэл олон нийтэд их чухал асуудлыг хүндсэн байх ёстой гэдэг дүрм зөвлөмжийг өгч байна. Өөрөөр хэлэх юм бол аливаа асуудал бол аль хэр олон түмний эрх ашигыг хүндсэн байна. Тэр хэмжээгээр бол чухал мэдээллийг агуулгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй гэсэн үг. За дараа нь бол мэдээлэл бодит үнэн эсхийг шалгах. Ингэхийн тулд хамгийн түрүүнд үйл явдал болсон газрын үнэн бодит байдлыг нягтлан шалгах хэрэгтэй.
юм. За дараагийнх бол их сурвалж ашиг сонирхлын зөрчилтэй байна уугүй юу гэдгийг одоо шалах хэрэгтэй. Ингийн тулд бол болсон үйл явдал их сурвалж одоо бодит байдлаас хол байх тусмаа одоо найдвартай мэдээлэл өгдөг. Тодорхой сонирхол агуулсан, тодорхой хэмжээгээр үйл явдалд оролцсон, тэр хэмжээгээр сонирхлын одоо зөрчилтэй байх тусмаа бол мэдээлэл үнцэнээ алддаг гэдгийг бол сэтгүүлч бас ойлгох хэрэгтэй. За дараагийн зөвлөмж бол тодорхой баримтуудыг нягтлан шалга. За жишээлбэл энэ дээр бол орон зай, цаг хугацааны хувьд тухайн одоо үйл явдалд оролцож байгаа албан тушаалтан зэрэг ямар хүмүүс байна вэ гэдгийг тодорхой одоо нэг бүрчлэн сэтгүүлч бол нягтлан шалгах хэрэгтэй гэсэн үг. За дараагийн одоо зөвлөмж бол мэдээллийг гүнзгийрүүлж учир шалтгааныг одоо тайлбарлах. Энэ одоо учир шалтгаан бүхий л одоо зүйлийг учир шалтгааныг тайлбарлахын тулд юу байх вэ гэхээр орчин тойрныг одоо оролцуулаад одоо тухайн их сурвалжийн гүн рүү н орж одоо судлах хэрэгтэй. Сэтгүүлч бол альва үйл явдлынхаа одоо гүн рүү орох тусмаа мэдээлэл нь одоо үнэн байх магадлал өндөр байдаг. Олон мэдээллийг одоо цуглуулснараа юу болдог вэ гэхээр яг өнцөг гол үйл явдлаас одоо төөрөх бас магадлал байдаг учраас сэтгүүлч бол мэдээллийг аль болохоор өргөн хараад гүн рүү н орж одоо ингэж нягтлах нь чухал юм а гэдгийг энд хэлсэн байгаа юм. За дараагийн зөвлөмж бол мэдээлэл зөрчилтэй байна уу, хэн нэгний эсрэг чиглэсэн байна уу гэдэг дээр бас одоо анхаарах хэрэгтэй. Үүний тулд одоо тухайн үйл явдалд хэн оролцсон, ямар үүрэг одоо оройтой оролцсон бэ гэдгийг бол нягтлан шалгах хэрэгтэй гэсэн. За дараагийн зүйл бол баримтыг иж бүрнээр нь одоо нягтлан шалгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа юм. Энэ нь бол хоёр төвшөнд одоо авч үзэх асуудал байгаа. За нэгдүгürt бол одоо үндсэн судалгаагаар үйл явдалтай холбоотой асуудлыг бол нягтлан шалгах хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол учир явдал шалтгааныг одоо тайлбарлах буюу яагаад, яаж гэсэн одоо асуултуудад хариултыг одоо авах нь чухал юм а. Өөрөөр хэлбэх юм бол нэгдүгээр төвшөнд одоо нэгдүгээр шат нь бол үйл явдлын төвшөнд, одоо хоёр дахь шат бол тайлбарлах төвшөнд явагдана гэсэн. За дараагийн дүрэн бол одоо нягтлж шалгасан ажлаа үнэлж дүгнэ гэж байгаа. За энд бол болсон үйл явдал одоо тодорхой хангалттайгаар сэргээгдсэн үү? Одоо тухайн үйл явдалд оролцсон, өртсөн хүмүүсийн үүрэг оройл тодорхой болсон уу гэсэн асуултанд таны одоо мэдээлэл хариулж чадчих хэрэгтэй юм а. За сүүлийн 5 жилийн хугацаанд бол Монголын хэвлэл мэдээллийн одоо зөвлөлөөс ёс зүйн алдаа гаргасан сэтгүүл зүйн бүтээлийн 57% нь бол ямар нэгэн таамаг, цуу яриа, их сурвалжин тодорхойгүй үйл явдлыг мэдээлсэн гэсэн ийм судалгаа байна. Энэхүү одоо Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн хороо бол энэ байгууллага бол сэтгүүлчдийн алдааг мэргэжлийн түвшинд одоо хянаж тодорхой хариуцлага тооцдог одоо субъект юм. Баримтыг одоо нягтлан шалгана гэж юу гэсэн үг вэ гэдэг асуултыг одоо хариулахын тулд тухайн сэдвийн чухал гэсэн үйл явдлыг одоо үйл явдал дээр төвлөрөөд тухайн оролцогчдын үүрэг оройл уялдаа холбоог нөхөн сэргээх асуудлыг бол хэлж байгаа юм. Энэ үед бол сэтгүүлч хариуцлагатай, маш хянамгай хандах нь одоо чухал юм а. Сэтгүүл сурвалжлагчид мэдээллийг нягтлж шалгах явцдаа бол асуудлын гүн рүү орохосоо илүүтэй маш олон төрлийн мэдээллийг цуглуулснараа альва үйл явдлынхаа одоо өнцөг сэдвээс хазаах явдал бол бас ажиглагддаг. Тиймээс таны цуглуулсан олон мэдээлэл одоо хэрэггүй байх нь элбэг байдаг. Энэ үед бол сэтгүүлч та альва одоо үйл явдлынхаа өнцөг сэдвийг бариад аль болохоор одоо тухайн үйл явдлынхаа гүн рүү олж олон одоо мэдээлэл донд төөрч тухайн сэдвийнхээ өнцгийг одоо хүчгүйдүүлэхгүй байх тал дээр бол анхаарах хэрэгтэй юм а. За баримтыг нягтлаагүйгээс одоо сэтгүүлч алдаа гаргадаг. Энэхүү алдааны нэг жишээ одоо дурдахыг хүсэж байна. Сэтгүүлч Б бол улсын их хурлын одоо сонгуулийн үеэр нэр дэвшигч Эг гадаадд валютын хадгаламжтай гэдгийг бол нийтлж олон нийтэд мэдээлсэн байгаа юм. Гэвтэл тухайн одоо нэр дэвшигч бол гадаадын валютын хадгаламжаа
одоо дотоодын мөнгөн хадгаламж руу хөрвүүлсэн асуудал байсан. Энэ мэдээллийг нягтлаагүй өнгөс хандаж олон нийтэд мэдээлснээрээ өөрөө одоо олон нийтэд худал мэдээлэл түгээсэн гэсэн энэ одоо байдлаар шүүхэд дуудагдаж хариуцлага хүлээсэн байгаа юм. Тэгэхээр сэтгүүлчид бол альва нэгэн асуудал үйл явдлыг нийтлж нэвтрүүлэхдээ асуудлыг бол маш сайн нягтлж дээрх сайн миний дурдсан одоо бас зөвлөмж дөрмийн дагуу анхааралтай нягт нямбаа хандах нь бол зүйтэй юм аа. Хэвлэл мэдээллийн салбарын одоо хамгийн чухал, хамгийн одоо хүнд ажил бол баримтыг нягтлах. Тэгэхээр шин залуу гэлтгүү нэр хүндтэй одоо туршлагатай сэтгүүлч ч гэсэн тухайн баримтыг одоо нягтлах ажилд хариуцлагатай хандах нь бол чухал юм аа. Энэ оны одоо 6 дугаар сард маань биднийг бол ерөнхийлөгчийн сонгуул хүлээж байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сэтгүүлчид байна аливаа мэдээлэлд маш шүүлтүртэй хянамган хандаж аль болох одоо худал цуу яриа таамаг их сурвалжин тодорхойгүй мэдээлэл нийтлэхгүй одоо ард түмнийг зөв мэдээлэлээр хангаж одоо ажиллахыг хүсье. Өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.